Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жудлажо подкаст маань нэгэн ээлжит спешиал дугаар гаргахад бол инхүү бэлэн болоод байна. За тэгэхээр өнөөдөр юу ярих гэж байгаа Оюка маань хэлэх үү? За саяхан одоо нөгөө хуульчийн шалгалтыг угсруулад өмгөөлөгчийн шалгалтын 12 сарын ихээр 12 сарын 12 бол 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дуслаа. Тэгээ бид нар энэ удаа одоо өнгөрсөн жилийнхээ уламжлалыг давтаад өмгөөлөгчийн шалгалтын одоо сонь сайхны талаар ярилцах гэж байна. Тийм, ер нь юу болж өнгөрвөө гэ тий. Нодлон болохоор манай нөгөө багийн гишүүдээс маань мега маань өмгөөлөгчийн шалгалтанд орж исэн. За энэ жилийн хувьд болохоор марлаа уянлаг гээд бит хоёр орсон байгаа. Тэгээд энэ жилийн хувьд болохоор нийт 200 гаруй хүн оролцсон байсан тий. Тэгээ 212 жил орчим хүмүүс байсан. Тий. Тэгээ нэлээд айгу сонирхолтой шалгалт байсан болохоор бид одоо ингэ спешиал дугаар хийхээр болсон байгаа. Яг хөө тэгээд нөгөө бид чинь өөрсдөө туршлагаа хуваалцаад сонсож байгаа хүмүүст маань сонирхолтой байдаг болов уу гэж бодож байгаа учраас яг бид өнөөдөр зүгээр өмгөөлөгчийн шалгалт энэ жилийн хувьд жишээлбэл юу болж өгөрөө сонь сайхан юу болов гэдэг талаар л ярих байгаа юм. Тэгээс нэг урт дугаар бол болохгүй бах. Ерөнхийдөө нөгөө энэ жилийн концепт дараал нь яг нөгөө өнгөрсөн жилийнхтэй адилхан байсан болохоор та дөрөв тэрийг сонсож явлаа өнгөрсөн жил биш юм штэ 25 оны ихэр бичсэн шүү дээ. Яг 25 оны 1 сард бичсэн мегагийн ярьсан спешиал эпизодыг маань сонсоод үзээрэй гэж бас хэлмээр. Тэгээ угсруулаа сонсвол бас сонирхолтой магадгүй тий. Яг нөгөө би одоо энэ жид нөгөө хуульчийн сонгоод өмгөөлөгчийн шалгалтанд орох шийдвэрээ гаргаад яг тэр дугаараа эргээд сонссахгүй мартцсан байгаа юм чинь. Тэнгүүд яг ингэж шалгалтанд орох шийдвэр гаргаж байгаа хүний хувьд бол айгүй хэрэгтэй юм билээ. Тийм ер нь бол би ч гэсэн сонссон. Яг ингэж ухрааж тийм сонссон ямар шүү байдгийг ингэж мэдээл өгчөж байгаа юм тий. Тэр чинь ингэж айгүй нэмэртэй байд юм билээ. За. Тэгээ ер нь бол яг бид өөр харилцаа яриа явуучих бах. Тэгээд би ер нь Оюкагаас эхэлж асууя гэж бодож ин л да. Яг сая хэлсэнчлэн бүтцийн хувьд ерөнхийдөө адилхан байсан гэж ярьчих шүү дээ. Гэхдээ одоо өнгөрсөн жилийн сонсож амжаагүй яг энэ дугаарыг сонсчихъя гэж бодож байгаа хүн байвал ер нь өмгөөлөгчийн шалгалтыг хийн хаанаас зохион байгуулалтын юм шиг байна. Хэдийн хугацааны өмнө зарласан. Тэгээ ер нь чи одоо нэг бүртгүүлэх хугацаанд чийлвэл хэр удаа хугацаанд тавьж өгсөн гэдэг талаас өөрийнхөө анзаарсан ерөнхий мэдээлэл хуваалцвал. Аха. За өмгөөлөгчдийн шалгалтыг болохоор нөгөө өмгөөлийн тухай хуулийн дагуу Монголын өмгөөлөгчтэй холбоо зохион байгуулж байгаа. За тэнгуү шалгалттай холбоотой бас журам батлах эрх нь байд юм лээ. Тэгээд энэ жилийн хувьд болохоор өнгөрсөн жилийн үйлчилжсэн журам нь сая энэ жилийн шалгалтын өмнө буюу 11 сард л шинжилэн баталсан байсан. Тэгээд тэр шинжилсэн журмын дагуу шалгалт зохион байгуулагдсан. За тэгээд шинжилсэн журам дээрээ бас нөгөө бүртгэлийн хугацааг нь заасан байсан байгаа. Шалгалт зохион байгуулагдахаас хэд хоног 14 хоногийн өмнө жилийн ер нь бүртгэлийн хугацаа дуусах гэдэг нэг тиймэрхүү агуулгатай байсан санагдаж байна. Тэгээ тэрний дагуу ерөнхийдөө бүртгэл нь 11 сарын гэхээр үлээ сүүлээр 11 сарын сүүлээр дууссан гэсэн үг шүү дээ. 28 жилөө бараг гэж дууссан юм байна тий. 11 сарын ихээр эхлээд 28 хүртэл бас нэг бүртгэлийн бас хугацаа нь 14 хоног ч үл нэг хугацаатай байсан санагдаж байна. Тэгээд ер нь бол яг бит хоёрын анзаарснаар одоо нөгөө хуулийн шалгалт чинь угаасаа ер нь 10 сарын дундуур юм ихээр болоод нэг сүүлийн 2 3 жил бол тогтчихлоо штэ тий. Өнгөрсөн жил бол яг 10 сарын дундуур 16 мургаанаар болоод дуусчихсан санагдаж байна. Энэ жил болохоор яг 10 сарын 21-2-оор дуусч байгаа юм шиг дууссан байж таарсан баг шүү гэсэн тий. Тэнгүүд яг тэрний дараагаар эргээд нөгөө шалгалтын хариу гараад хүмүүс тодорхой хугацаа өнгөд яг нөгөө тэнцүү хүмүүс бол өмгөөлөгчийн шалгалтаа өгч амжихаар хэмжээний яг тэр бүртгэлийн хугацааг нь тавьж өгч байгаа яг сүүлийн 2 жилийн практик харагдсан учраас ер нь жил нэг тиймэрхүү практик тогтоод дараагийн жилүүдэд тэгж явах болов уу гэж бодож байна тий. Тэгээд өмгөөлөгчийн шалгалтын хувьд болохоор нөгөө бүртгүүлэхийн тулд за бүртгэл нь баталгаажихын тулд тодорхой шалгуурууд хангасан байх хэрэгтэй. Тэнгүүд нөгөө одоо эрх зүйч мэрэгжилтэй байх, тэнгүүдээ хуульчийн мэрэгжлийн гэрчлэгээ авсан байх. Тэгээд нөгөө нийгэм даатгалын шимтгэлээ 2-оос доош жил төлсөн байх ч үлээ бас нэг тийм тодорхой хуулийн шаардлагууд байгаа. Тэнгүүд нөгөө материалуудаа явуулсны дараа тэдгээр эдийг нь үзээд тэгээд шаардлага хангасан хэсгийг нь эргэж баталгаажуулж хэлдэг юм лээ. Тийм. Өмгөөлөгчдөр ихтэй яг миний сандраа нөгөө эндээш 2 жил төлсөн байх гэдэг шаардлага байгаагүй. Харин нөгөө өмгөөлийн тухай хууль зааснараа одоо төрийн тодорхой албан тушаалуудад ажиллаагүй байх шаардлага бол гарч ирсэн. Нөгөө прокурорын туслах ч юм уу тий, прокурор ч юм уу тиймэрхүү албан тушаалд ажиллаа сүүлийн 2 жил өнгөрсөн жилөө яг өмгөөлийн тухай таад наривчлах юм бол тиймэрхүү шаардлагууд байсан байхгүй юу. Тэнгүүд яг хуульчийн шалгалтын онцлог нь одоо сүүлийн 2 жил буюу яг 24 сар мэрэгчлэрээ ажиллаа тэргээрээ эндээш төснөөрөө бид нар нотолдог штэ тий ажилласнаа. Тэнгүүд өмгөөлөгчийн шалгалтын дээр сүүлийн тэдэн жил ажилласан гэдэг шаардлага угаасаа тавигддгүй. Харин тухайн нэг албан тушаалуудыг өмгөөлөгчийн шалгалтанд одоо өмгөөлөгч болохыг нь юу нэгээд хоригдлон тогтвол хууль дээр байгаа болохоор тэрийг эндээшийн лавлагаар нотолж одоо харддаг юм болов уу гэж би бол анзаарсан. Тэгээд та яг сонирхоод ах юм бол бас сонирхолтой нөгөө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсвэл хүлээж байгаасыг тодорхойлуулаас авдаг. Тэнгүүд өмгөөлийн тухай дээр жишээлбэл нөгөө эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлэг, 15 дугаар бүлэг
тэнгуүтэ 18 19 20 жилөө тодорхой бүлгүүд загаад үгээд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх шаардлага бол яг өмгөөлтний шалгалтанд орох материал бүрдүүлэх явцууд бол тавигддаг юм байлээ. Тэгэхээр тиймэрхүү юмнууд бол бас авч ирсэн санагдчих тий. За бүртгэлийн хувьд бол нэг иймэрхүү байгаа. Одоо марлагаас асуухад одоо ингээ яг шалгалт руугаа орвол шалгалт маань нөгөө бүтцийн хувьд одоо ямар дараалалтай байдаг вүлээ тий. Тэгээд нөгөө үргэлжлэх хугацаа болон одоо хоногийн хувьд гэх юм уу? Тэрийг бууруулан дүр ноёгоос ихлэ асуусан. Тэгээд голоор шалдаг хөрөөр явчихсан шүү дээ. Энэ ер нь бол яг нөгөө яг өнгөрсөн жил мегагийн ярьжсэн адилхан. Ер нь бол нөгөө өмгөөлчний шалгалт чинь миний санджаар нэг 3 4 жил өмнөөс эхэлж авч эхэлсэн үү те. Нэг өмгөөлийн тухай батлаг дунгуйтай 21 биш ер нь 22 оноос баг анх авч эхэлсэн байхаа. Эхнийх нь 21 онт гэсэн юм. За ямар ч тэр онд эхэлсэн. Тэнгүүд ингээд бүтцэн яг одоо л журмынхаа дагуу тогтож байгаа юм байна гэж бол ойлгосон. Өнгөрсөн жилээс эхлээд түүнээс өмнө бол жишээлбэл нөгөө ер нь хуульчийн шалгалттай жоохон төстэй нэг одоо нэг кейс өгчдөг. Тэгээд эргээ бод гэд өгчдөг. Тэгээд бодлогын нөгөө аргачлалын дагуу тэрийг эргээ боддог ч юм уу те. Тэнгүүтээ нөгөө өнгөрсөн жилээс эхлээд тодорхой журамтай болоод журмаараа зохицуулж эхэлсэн нь өмгөөлөлтийн шалгалт бол үндсэн яг 6 хэсэгт хуваагдаад тэгээд 4 одоо салбар эрх зүүн кейс өгөөд тэн дээр та өмгөөлөгчийн зүгээс хариу тайлбар юм уу нэхэмжлэл юм уу те яг тэр мэрэгжлийн үйл ажиллагаа гүйцэтгэх одоо тэр төсөл ямар нэг баримт бичгийн төсөлт бичих буюу тэр драфт бэлтгэх нэг хэсэг байгаа юм. За ингээд 4 эрх зүй гэдэг нь үндсэн хууль эрүү иргэн захиргаа гэдэг 4 эрх зүй. За тэгээд дараачих нь болохоор өмгөөлөгчийн ёс зүйн тест гэдэг нэг хэсэг байгаа юм. За тэгээд эсэ гээд нийтдээ 6 хэсэгтэй. Эсэнд болохоор өмгөөлөгчийн мэтгэлзэх ур чадварыг одоо шалгах зорилготой гэж ойлгосон. Тэгээ ийм 6 хэсэгтэй. Тэгээд журамдаа засны дагуу эдгээр нь өөрөө тус бүрийн оноотой буюу угаасаа товч хэлчихье те. 4 эрх зүйн тест нь бол бишээ 4 эрх зүйн кейс нь бол тус бүртээ 15 буюу нийт 60 оноо, эсэнд болохоор 20 оноо, тест нь 20 оноо гэд нийтдээ 100 онооны шалгууртай. Тэгээд та үүнээс бол 70 оноо авч иж тэнцгээр ийм зохион байгуулалттай бол байсан те. Тийм тэгээд шалгалтын хугацааны хувьд гэвэл 4 салбарын эрх зүй болон эсээ нийт 2 цаг үргэлжилж байгаа тийм. Харин тест нь болохоор нийт 50 ширхэг тест байгаа болов. 40 ширхэг тест 60 минут. Тий. Тэгээд шалгалт маань бол 2 өдрийн турш үргэлжилж байгаа. За эхний өдөр болохоор дараалалаараа бол үнцүүл эрх зүй нэгдүгээр, дараа нь захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, за иргэн үү? Тий иргэн те. Тэнгүүдээ энэ 3 салбар эрх зүй нь хамгийн ихнийх нь өглөө 8 цагаас эхэлж байгаа. Тэгээд 2 цагийн хугацаатай шалгалт авагдаад 2 цаг завсарлана. Тэгээд 2 цагийн дараа дараагийн шалгалт гээд иймэрхүү байдалтай явж байгаа. За 2 дахь өдөр болохоор эрүүгийн эрх зүйгээр эхлээд дараа нь эсээ яваад хамгийн сүүл тест авч байгаа те. Тэгээд ер нь 2 дахь өдрийнхөө нэг 5 цаг гэхэд ер нь шалгалт маань дуусгарлчихж байгаа юм байлээ. Тийм тэгвэр нь 2 өдөр үргэлжлэх. Та яг төсөөлөх юм бол ер нь л хуульчийн шалгалттай төстэй тий. Өмгөөлөлтийн шалгалтыг угаасаа их өгж байгаа гэхээр хуульч буй хуульчийн шалгалт өгсөн хүмүүс л өгж байгаа шүү дээ. Яг угаасаа манай подкастыг сонсож байгаа хүмүүс ч гэсэн яг сүүлийн үед шалгалтаа өгөхөөр зорж буй ч юм уу тий. Эсвэл өгсөн ч юм уу хүмүүс угаасаа сонсож таарж байгаа байх. Тэгэхээр ер нь амар тийм өөр төсөөлөл бол хэрэггүй. Угаасаа л нэг аль нэг писийн очоод суун. Писийн санал дээр бол суун тий. Тэгээд яг писийн л болдог ялгаагүй л тийм шалгалт бол байж таарсан. Тэгээд өнгөрсөн жил энэ жилийн хувьд бол ерөөхдөө нөгөө журмаа ер нь ингээд өмгөөлөгчтэй холбоо тогтоогоод ер нь нэг процесс бүтцээ тодорхойлсон учраас яг өнгөрсөн жилийнхтэй төсдөгөөр яг ингээд 6 хэсэгт хуваагдаад тэгээд яг 2 өдөр саяны хэсгүүд нь хуваагдахтаа ер нь бас яг 2 жил дараалал яг адилхан ингэж явж байгаа юм лээ. Дүнгүүд яг хуульчийн шалгалтын хувьд нөгөө эхний өдөр ямар кейс орж ирэх юм, дараагийн өдөр ямар кейс орж ирэх гэдэг нь бол тодорхойгүй шуур зарлагдаад л ингээд явчихдаг ч тийм. Дүнгүүд яг миний анзаарснаар яг тэр нөгөө дараалал тэр журамд байсан дараалалаараа баг байж магадгүй болвол гэж бодсон үнцүүл гэж байгаад тэгээ захиргаагаад иргэн байгаад ч юм уу. Дүнгүүд өнгөрсөн жил бас ер нь угаасаа л яг энэ дараалалаараа явт юм байлээ. Тэгэхээр угаасаа энэ дөрөв бүхэнд ойлгомжтой юм чинь бас нэг нуугаад явах ч юм уу тий. Угаасаа л ямар кейс орж ирэх нь бол тодорхойгүй юм чинь. Гэхдээ энэ дөрөв бол энэ дараалалаар авна шүү гэдэг нь угаасаа ойлгомжтой зарлагддсан болов уу гэж бодсон. Ер нь нөгөө одоо яг таны хувьд ингээд шалгалт хөр төлөвлөж байгаа бол тэр нөгөө шалгалттай холбоотой тэр журмын нэг бүхэлдэн сайхан уншчмаар юм бэлээ. Журам нь нэлээд тодорхой байсан тий. Журмнаас нэлээд дийлэх хөрөнгө байсан тий. Тий. Энэ жил яг сонь сайхан бүтэц мөтцийн хувьд бол нэг иймэрхүү бол байлаа. Тэг яг та зүгээр цус дуртахад манай ойко маань айгу өндөр онавсан. Тэгээ чи ер нь шалгалтандаа яаж бэлдэв? Тэр талаас хүмүүс ер нь жоохон тип өгүүл яаж байна. За яг үннийг хэлэхэд бүр тийм айхтар бол бэлдэж амжаагүй. Гэхдээ нөгөө банк хийдэг юмнууд одоо яг нөгөө ажил дээрээ ч юм уу эсвэл жудиологи төслийн хөрөнд хийж байгаа юмнууд маань ингээд яг тийм банкын бэлтгэлтэй юм шиг л явцсан юм шиг байна гэж бодсон. Тэр нөгөө ажил дээр маань сүүлийн үед бас нэг тийм хинжлийн шаардлага мардлага гомдол хүсэл бичих юмнууд их орж ирсэн. Тэгээд тэднэрийгээ бичээд тэнгууд нөгөө
тэд нар маань бас ингээл хянагдаал тий сайжруулах юмд гарч ирж байгаа. Тэнгүүд яг нэг тэр юу маань нэг гараагүй тэр тойргоосоо гараагүй нэг тэр ирчээрэл бичтэй ингээд зөв. Яг хоо бас миний анзаарснаар өмгөөллийн шалгалтыг бас нэлээ хөгшин тий аль дээрүү төлж болцсон. Тэнгүүд аль нэг байгууллагад амар олон жил ажиллаж байгаад болцсон хүмүүс өгж байгаа юм шиг бас харагдсан. Хижээл насны хүмүүс байдаг. Тэгснээ яг нөгөө дүнгэд сая хуульчилгаалтай өгч тэнцэнгүүтээ сарын дараа тэр нөгөө ирчээрээ орж ирж байгаа хүмүүс ч өгж байгаа харагдсан. Тэгэхээр бас сонирхолтой айгүй тийм олон янзын хүмүүс бол өгдөг юм байлээ тий. Тийм байлээ. Би нэг тийм тэтгэвртэй гарсан цагдаа ахтай таарсан юм байна. Тий. Нөгөө тэтгэвртэй гараад цагдаа нарт ирс тэтгэвртэй гарчд юм шиг үлээ. Тэгээд ер нь эрүүг ирэх зүй чиглэлээр өмгөөл хийх сонирхолтой хүн байх шиг байсан. Тэгээд бас орон нутгаас ирсэн шүүхийн ажилтнууд бас байх шиг үлээ. Тиймээс аваас миний нэг сонирхолтой таарсан үнэ байсан шүү дээ. Энийг одоо ярьж болох юм лөө. Ирчихөө гэдэг. Уул нь шүүхтийн шалгалтандаа тэнцчихсэн. Гэтээд нөгөө томилогдоогүй байгаа гэд тэгээд дүр нөгөө мөлөгч болохоор шийдлээгээд нэг ихлээ хажууж яриад эсэ. Би зүгээр нөгөө жоохон урчигтай байхгүй юу. Тэгээд сонсож байгаа түнс солыг надад л яриаггүй. Гэтээ бас айгүй сонирхолтой санагдсан. Тэгээд ер нь нөгөө янз янзын хүмүүс яг бүгд бол ингээ хуйлж болчдөг. Тэгээд тэндээсээ эргээд нөгөө сонголт хийж өмгөөлтийн шалгалтаа өгж байгаа болохоор айгүй бас янз янзын хүмүүс өгж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд жишээлбэл нөгөө өмгөөлөгч болохын тулд жишээлбэл шүүгчээр ажиллаад ажлаасаа чөлөөлөгчнөөс хойш дахиад хэдэн жилдээ прокуророор ажиллаад ажлаасаа чөлөөлөгчнөөс хойш 2 жил ч юм уу тий. Төрийн албаа заадаг учраас тий. Заадаг учраас жишээлбэл одоо прокурор байж агаад өмгөөлөгч шалгалт өгж байгаа хүмүүс жишээлбэл тэнд байгаа юм. Тэгээд янз янзын хүмүүс байдаг болохоорс зөндөөгүй ирд юм лээ. Тийм билээ. Тэр нөгөө төрийн албаагч прокурор шүүгчийн хязгаарлалт нь болохоор нөгөө тухайн байгууллагаасаа дөнгөж гараа шалгалт хөөр нөгөө ашиг сонирхлын зөрчилж юм уу те. Тухайн байгууллагаа нууцыг одоо ингээ мэдснээр шууд нөгөө байгууллагаас өмгөөлж болчих боломжтой болохоор нэг тийм хууль хязгаарлалтууд байдаг юм байна гэж харсан. Марлагийн хувьд одоо яг ингээд одоо надад бол анзаарсан юм нь өмгөөлөгч шалгалт айгүй нэг тийм чи шалгалт байлээ. Дундуур нь хүмүүс ингээл амар таньдаг хүмүүс бол ингээл юм ярьцгаагаал тий. Нэг тэгээ насанд хүрсэн хүмүүс болоод ч тийм нэг хайхтар ингэ танд чимээгүй юмээ гэхгүй. Одоо дундуур гэдэг нь шалгалт эхлэхээс өмнө шүү. Тийм шалгалтын өндөр бол биш тий. Шалгалт эхлэхээс өмнө баг 50 минутын өмнө нөгөө ангидаа ороо сууж болж байгаа юм. Тэнгүүд хүмүүс одоо яг тэр хоорондоо бол ингээ хоорондоо юм ярьдаг ч юм уу. Тэнгүүд legal info бас нээлт тий. Би бол зүгээр яг нөгөө таних хүмүүс байхгүй тэгээ legal info руу ороод процесс үл хараад сууж ирсэн. Манай миний үхсэн хэсэгт бол амар олон таньдаг хүн байсан. Тэгээл нөгөө доошоо курсахантайгаа ч базаал, өөрийнхэнтэйгээ ч базаал, дээшээ идэж ч базаал. Ер нь яг аягүй сонирхолтой нөгөө ойр таарг хүмүүстэй таарч мараад тэр бас яг гойсон. Тэг яг сэтгэл зүйн хувьд бол бас тийм дарамт нь бага юм билээ яг тий. Яг тийм билээ. Тийм үү таньдаг хүмүүс тэгээ таараад хүмүүс бас нэг өөр хоорондоо ингэ тавцалгааны үеэр юм яриад. Тийм. Хуульчийн шалгалтын чиглэл бидэд нөгөө эргээд яг бичгийн шалгалтандаа бодлон шалгалтанд амар тийм бэлдэх хэрэг гардаг штэ аргачлаа чэйжлэн те дээд нөхцлөө ер нь бол яг чэйжлээд ойлгоо зөв хэрэглээс сурамж гэдэг юм уу те тэнгүүд бид нөгөө нэгэн тэр шалгалтаа даваад эргээд магадгүй зарим тодорхой одоо хугацаанд ажиллаж байгаа ч юм орж ирэл өмгөөлчийн шалгалт өгье гэж бодоо ч юм уу эсвэл дахиад нөгөө хин нэг нь яг прокурор ч юм уу шүүгч юм уу хийж байгаа л одоо өмгөөлчийн шалгалт өгье гэж бодоод орж ирж байгаа ч те шийдээд тэнгүүд яг өмгөөлчийн шалгалтаар надаа сая ойко гэлдэрийг чийл гэж байгаа шиг амар санагдсан юм нөгөө чи ингээд юуг харж ямар өнцгөөс тайлбарлах нь ингээ хүрээд ирдэг учраас чи өөрөө үндслээ гаргаад бол тэндээ бичэнтэй. Тэнгүүд жишээлбэл за энэний дээр ойлын нэрийг кейсүүд нь ямар шүү юм ирсний талаар тавьж ярьчих тийм нэг ярьж таад. Жишээлбэл нөгөө эрүү мэрүүдээр жишээлбэл за ийм үйл явдал болж шүүгдэгч ийм үйлдэл гаргачээ прокурор энийг ингэж аллал чи өмгөөлч чинь үйл бич гэх тэнгүүд би угаасаа нөгөө шүүгдэгчээ өмгөөлж бичих нь ойлгомжтой болохоор аюу амар те. За тэгээд жишээлбэл иргэн дээр за хэмжлэгч ийм нэг хэмжил гаргах те тэгэн чи анхаашаад ингэ шийдчихжээ давхрын гомдол гаргах юм уу те тэгэл шаналтын гомдол гаргах юм уу те би хэнийг өмгөөлж хамгаалаад яг ямар үндслэл хаанаас хайжуулах юм байхгүй л зүгээр ямар үндслэл одоо хэнийг хамгаалах нь амар ойлгомжтой ямар байр суурийг барих нь амар ойлгомжтой учраас заавал нөгөө голыг нь хаглаал энэ нь зөв тэр нь буруу гэдэг шийдэл гаргахгүйгээр одоо яг нөгөө үйлчлүүлэгчтэй тохирсон үндслэл бүхэн юм бичгэд илүү хэлбэр юм шиг санагдсан. Тэгээ нэг байр сууриа барихад бол яг ойлгомжтой тий. Тэр нь амар санагт. Хуульчийн шалгалтыг бодвол хамаагүй чигтэй гэх юм уу те? Тийм чигтэй. Одоо яг ингээл аль нэг таллаа одоо барих гэдэг чинь таана даалгавар дээр өгсөн байгаа. Тэнгүү тэр хүнийхээ ирэхээс нэг хууль зүйн үндслээр ямар тэг өөрөө л үндслээ олоод тайлбарлана шүү дээ. Тэг хуулийн тайлбар малбар өөрөө хийн. Гэхдээ жишээлбэл би хариуцагч өмнөөс бичгүү, хэмжлэгч өмнөөс бичгүү тийм гаргаад өчөж байгаа болохоороо айгу хамаагүй чийл юм байна л да тий. Тий. Сонноос би нэрээ тэр өмгөөлөгчийн сургалтанд суусан шүү дээ нэрээ. За хоёул сургалтаа хамгийн сүүлд ярих уу тэгвэл. За тэгээ. Тэгвэл салбар ирэх зүгээс ямар кейс ирсэн бэ гэдгээс явчих тий. За тэгвэл хажаа дараалалаараа үндсэн хууль дээр юу ирлээ гэж хэлжлээ ярьчих уу. Тэгээ. За үндсэн хууль дээр чинь болохоор одоо иргэний хэрэг шүүх тэн шийдлэх тухай хуульд
сая 2024 оны ихээр үлээ 24 оны сүүлээр ороод 25 оны ихээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн тусгай журмаар хэрхэн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессын зохицуултууд орж ирсэн. Тэр нь болохоор хоёр залт байсан тий. Эхнийх нь болохоор нөгөө тусгай журмаар хэрхэн шийдвэрлэх ажиллагаан дээр давзаалдах гомдлыг бол шийдвэрийг гардаа авснаас хойш 7 хоногийн дотор гаргана гэдэг нэг залт байгаа. Хоёр дахь залт нь болохоор хэрэг шийдвэрлэх ажиллагааны настай зөвшөөрөл гарснаас бусад тохиолдолд давзаалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна гэдэг ийм хоёр ширхэг заалт одоо үндсэн хуулийг зөрчсөн талаар өөрөгдөл гаргана уу гэдэг даалгавар байсан тий. Тийм даалгавар нь бол жишээлбэл тэгэл одоо хэсэг бүлэг эргээд ингэж үдчихээ гэж яг ойхоо гэлтгэр тэгээд үнтэй холбоотойгоор үндсэн эрх зөрчиж байгаа талаар мэдээллийн төсөл бэлтгэн нүү гэл тэгэж орж ирдэг. Тэгэнгүүт яг одоо энэ бас айгу шин тутамл байгаа юм л да. Тэгээ хуулийн зохицуулалт нодлын яг үдийд бараг батлагдчихсан юм уу? Тэнгүүд яг ингээ практикт хэрэгжээд одоо 1 жил гаруй бол 1 жил болох ч байгаа ийм зохицуулалт. Тэгээд яг үндсэн хуулийн айл залтыг яаж зөрчсөн бэ гэдгийг тайлбарлах болоод ирсэн. Энэ дээр яг жоохон агуулга руугаа халивал марлагийн үед яг ямар байдлаар үдсэн бэ? Одоо ингээд зөрчсөн л гэж угаасаа үдсэн л дээ. Айл залтыг яаж зөрчсөн бэ гэдэг үндсэн зөрчсөн л гэж үдсэн л дээ. Би бол яг зүгээр нэг хэргийн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тэр дундаа давтаалт гомдолтой холбоотой тэгснэ нөгөө хэлбэр ажиллагааны шүүгчийн ингээд тодорхой үндэслэл заагаад буюу яг нөгөө одоо мөнгөний хэмжээ заагаад хэд хэдэн үндэслэлээр энэ тохиолдолд хэлбэр ажиллагаанаар орно ч гэдэг юм уу тийм юу заасан маш ч тий тэгэл тэр нь ер нь нөгөө ялварлангаа дурхалт байна уу хүмүүсийн нөгөө шүүхийн өмнө эргэтгэж байх гэдэг эрх нь байна уу за тэгээд нөгөө үнцүүл 16-гийн 13 халтшгүй байх те 14 илүү нөгөө шүүхэд хандах тэгээ тэндээ давзаалдах хэрэгтэй гэдэг эрх. За тэгээ ер нь олон улсын хим хэмжээнүүдээс жоохон дурдсан маягаар гомдлол битсэн. Зүг бас гарч ирэх нөгөө хүмүүстэй бас мерсээр ярьж яхаа зарим хүмүүс нөгөө нэг аргаша 50 дээр байдаг байхаа нөгөө дээжгийн шийдвэр эцсэн байна гэдгийг барьж аваад тэнгууд нөгөө давхын шийдвэр эцсэн болно гэдэг нэг хоёр дахь заалт нэгээд байгаа шүү дээ. Тэнгууд тэр нь өөрөө нөгөө дээжгийн шийдвэр эцсэн байх гэдэг хуулийн зохицуулалтанд нээзгүй байна энэ төр гэж хэлсэн юмуд байсан. Яг нөгөө шалгалтын явцад одоо энэ кейс шийдвэрлэх явцад ялангуяа illegal import онгорхоо байгаа шүү дээ. Бид нар хандурж болно нөгөө эцсийн шийдвэрүүд бол тэнд байж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд яг хөө тиймэрхүү би нэг хараж гэж нэг бодоагүй л дээ нөгөө өөрийнхөө юмыг битчихий олон юм руу анхаарлаа төвлөрүүлэл бас нэг амжихгүй ч магадгүй гэж бодоод гэтээ та өөрөө хэрвээ амжуулсан цаг байх юм бол тийм юу бол нээлттэй байгаа. Тэгээд яг би бодохдоо жишээлбэл нөгөө 23 оны хаварчин яг нөгөө шүүхийн тухайлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор цэцэд маргаан энэ төр явангууд тэр бол ер нь жоохон унтсан шүү дээ тий. Үнцүүл зөрчөөгүй байна гэдэг. Тэрний нэг гол үндэслэл нь ер нь бол нөгөө дээжгүй шийдвэр эцсэн байна гэдэг саяны үнцүүлийн заалт бол бас одоо энэ тохиолдолд тийм ч үндэслэл бүхий биш байж магадгүй гэж юм уу гэж бодсон. Гэхдээ танд хэрвээ тийм одоо үзэл бодол ч юм уу те үндэслэл бүхий санагдвал ер нь альч дараа жил мэдгүй ихтэй ямар ч кейс ирсэн ч бай те нэрээ illegal import цэцгийн шийдвэрүүдээ ер нь нэг цэцгийн тайлбаруудыг нэг хардаг ч юм уу те тэд нар бол айгүй сонирхолтой боломжийг их сурулж болчихж байгаа байхгүй. Энэ хэвцэд нэг нөгөө санамж хэлэхэд одоо бид хэд ингээд шийдвэрээ танилцуулах хэвцэдээ бас тодорхой ингээд хууль зүйн гаргалгаануудыг өөртөө бодлоор хэлж байгаа. Гэхдээ энэ маань ер нь туйлын зөв мөө гэсэн зүйл бол огт биш шүү. Ялангуяа шалгалтын дээр бол нөгөө өөрийнхөө үндслийг гаргаж ирээд хэр хэмжээнд одоо тэрийг тайлбарлах тий яг онлын үндслэлтэй хууль зүйн агуулгын шалгаад байгаа шүү дээ. Тэрнийг шалгаж байгаа болохоор тэр одоо тухайн хүн өөрийнхөө тайлбарсан төвшөнд л ингээд үнэлэгдээд явж байгаа. Тэрнээс битүүрийн хэлж байгаа туйлын зөв гэсэн үг бол биш шүү гэдгийг хэлэх гээд. Би яг тэр үндсүүл дээр яг бас нөгөө тасгааны цагаараа цэцгийн шийдвэрүүд хараа суужсан байхгүй юу. Тэнгүүд яг тэр 23-ны хавар дээд хүүхдэд холбоотой нөгөө шийдвэр мэдвэр явж исэн. Тэнгүүд ингээд гомд гаргагчд амар олон зардыг зөрчсөн байна гэдээ ороод ирэнгүүд ер нь ингээд шүүхийн тухай хуультай холбоотой хэдийн шийдвэр байсан юм аа. Тэнгүүд ингээд гомд гаргагчд нь баахан хуулийн зал зөрчсөн байна гэдээ ороод ирэнгүүд цэцвэл тэндээс нь ингээд фильтртэй ингээд заримын зөрчсөн байна гэж авсан байсан юм. Тэгээ тухайн үед би бол хувьдаа яг ингээд за зөрчигдсөн байж болзошгүй гэж бүгдийг нь ишилж яхаар яг би өөрөө л хувьд яг цэцгийн нүдээр тэ яг зөрчсөн байж болзошгүй заалтуудаа шууд сонгож аваад тэнгүүтээ тэгээд явсан байгаа. Тэг хүмүүс бол зөрчсөн байж болзошгүй гэдэг бүх заалтаа оруулдаг ч юм уу бас янз бүрийн явсан юм билээ. Тэр бас нөгөө цагийн менежментийн асуудал тий. Тийм. Яг хуу тэгээ нөгөө сургалтын дээр жишээлбэл оюукагийн манай найзын хэлснээр одоо жишээлбэл нөгөө үндсэн хуулийн цэцэд хүмүүс мэдээлэл иргэн бол мэдээлэл гаргаж байгаа шүү дээ тий. За нөгөө эрхгүй этгээдүүд бол хүсэл ч юм уу тэгээ гаргаж авчиж байгаа. Тэнгүүд мэдээлэл гаргахад жишээлбэл хүмүүс одоо л ахвал цэцэд би үндсэн хуулийн энэ залтыг ер нь үндсэн хууль зөрчсөн хүн цэрхийг зөрчсөн гэж бодож юм ч юм уу тий. Айгу ерөнхий мэдээлэл гаргаад өгчүүл тэгээл ер нь болчихно л доо. Тэнгүүд яг нөгөө бид нар чинь өмгөөлөгчийн шалгалтанд ороод бас нөгөө шалгалтанд орж байгаа гэдэг ухамсарлаад үндсэл бүхий юм яг тэгэл өөрсдийнхөө үндслээр бичүүл айгу зүгээр санагцсан тий.
Тий. За дараагийнх нь болохоор захиргааны эрх зүй байсан тий. Захиргаан дээр ер нь л яг бас анзаарчмаар л юм лээ. Үнцүүлэлтээр бол яхаа аргагүй хэлбэр нь бол ингээ мэдээлэл гарах юм бол ирж байгаа байхгүй юу? Нөгөө давах гомдол, тим гомдол гэж угаасаа байхгүй юм чин процесс дээр. Захиргаан дээр бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн байр сууриас хяналтын журмаар гомдол гаргах ийм одоо тохиолдол ирсэн. Түнгүүд товч дуртахад энэний дараа иргэн байсан байхгүй. Иргэн дээр болохоор бас дахиад нэхэмжлэгчийн өмгөөлөгч талаас давтаалтах гомдол бичих ийм тохиолдол ирсэн. Түнгүүд маргааш нь эргүүдээр болохоор шүүгдэгчийн өмгөөлөгч талаас анхан шатан дээр дүгнэлт бичих буюу өмгөөлөгчийн дүгнэлт бичих тийм буюу одоо ер нь процесс нарах юм бол анхан давах хяналт айл хэлийн хамруулад 3 гэстэр орж ирж байгаа юм шиг бол надад анзаарчихсан. За түнгүүд захиргаанд болохоор газрын маргаан байсан. За нэхэмжлэгч бол ингээд ер нь өөрөө одоо газар эзэмшдэг иргэн байсан. Тэгсэн чинь өөрийнх нь нөгөө нэг газрыг нь эзэмшиж байсан газрыг нь тухайн дүүргийн засаг даргаас нь нөгөө зориултын 2 жилийн дагуу ажиллаагүй ч үлээ газрын тухай тийм хэд хэдэн шалтгаангүйгээр зориултын дагуу 2 жил ашиглаагүй ч юм уу тий 2 3 ийм шалтгааны үндсэн дээр бол нөгөө нэг цуцалчихсан. За түнгүүтээ хүчингү болгочихсон гэх юм уу эзэмших хэрэгчлэг нь үүнтэй маргаж байгаа юм гэсээсэн. Түнгүүд анхан болон давдаалтагчны шүүхийн шийдвэр нь ер нь бол нэхэмжлийг нь хангаагүй үлдээчихсэн. Гэхдээ өөр одоо яг нэг хуулийн залт анхан шатны шүүх нэг 2 газрын тухайлан 2 залтыг хоёулыг нь баримтсан байсан бол давдаалтны шүүх нь нэгийг болонгуудаа зөвхөн нэгийг баримталсан ч гэдэм юм уу тиймэрхүү байдлаар орж ирсэн. Тэгээ энэ дэр хяналтын шатны гомдол бичих даалгавар орсон бас ер нь л яг сонирхолтой байсан. Тий. Яг тэр нөгөө нэг бас нэг анхан нь болохоор нэг 2 заалт хишээлсэн, нэг нь болохоор нөгөө газрын төлбөрөө төлөөгүй гэ тэ. 2 дахь заалт нь болохоор нөгөө хүндэтгэл үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан зориултын дагуу ашиглаагүй гэд. Тэнгүүд одоо тэр давх нь яагаад тэр нэг газрын төлбөрөө төлөөгүй гэдэг заалтын хассан нь бол тодорхойгүй тэ. Зөвхөн 2 шатны шүүхийнхээ шийдлийг нь тэгээд нөгөө ишилсэн үндэслэн хуулийг нь л өчөж байгаа. Нэрээ товч хэлэхэд нэрээ ер нь кейсүүд нь амар товч орж ирдэг юм билээ шүү. Айгуу товч юм билээ. Ер нь жоохон ургуулж бодвол бодохоор те ингэт юм шүү, тэгт юм шүүгээ бодвол бодохоор түngүүд энэ дээр жишээлбэл энэ хүн ингэж газрыг ашигладаг байжээ. Энэтэй онд авчээ. Ингэж одоо энэ эзэмших хэрэгслийг сунгажээ. За тэгжсэн чинь одоо засаг дараа нэм шийдвэр гаргажээ. Анхаашны шүүхийн нэг нь газрын тухай энэ үндэслээд одоо хэмжлэгийг нь хэрэгсэхгүй болгожээ. Түнгүүд давдаалтны шүүх анхаашны шүүхийн энийг нь өөрчлөөд энэ үндэслэлээр дахиад анхаашны шүүх шийдвэрийг хэвээрүүлдэг ч юм уу. Айгуу тийм ерөнхий товч орж бол ирдэг юм байлээ. Тэгэхээр бас нөгөө хамаагүй буруу үйл баримтнаас хөтлөгдөж явчихгүй тий. Одоо тэр газрын төлбөрийн асуудал ер нь угаасаа нэг ажил бүгдээ биш байсан юм шиг байгаа. Тэгээ тэрэнд нь хөтлөгдөд бас буруу үйл баримтын ч тэн дээр дэлгэрэнгүй бол биш угаасаа тий. Тэгээд яг энэ шалгалтын хувьд нөгөө гол шалгах байсан юм нь юу гэж одоо марлагийн хувьд харж байгаа вэ? Одоо дээд чигүүд хяналтын журмаар гомдол гаргах гэж байгаа шүү тий. Тэг яг нөгөө дээд чигүүд хяналтын журмаар гомдол гаргах учраас дээд чигүүд гомдол гаргах 4 үндэслээрээ аль үндэслэл бүхийг нь сонгоод тэрийг л тайлбарлах байсан баг. Аха. Маань сургалтын дээр бас нэг тиймэрхүү байдлаар чиглүүлжсэн л да. Одоо дээд чиг рүү гомдол гаргах тэр одоо шүүхийн хуулийн эрхлэний зөрүү ч юм уу те эсвэл усын дээд чигийн тогтоол тайлбараас өөрөөр хэлсэн гээд аль нэг үндслийг сонгож байгаа болвол яг тэр үндсэлтэй хамаарах үндсэл тайлбараа дурдаарай. Тэрийгээ сонгочоод ингээд тэрнийг одоо өлегтэй тайлбарлаж чадахгүй бол бас ингээд илүүдтэй юм хамаатай бол тэр үндслээ бол хангалттай нотолж чадахгүй шүү дээ. Тий. Ер нь одоо хяналтын журмаар гомдол гаргуулж байгаа зорилго нь бол яадаг ч гэсэн дээд чигүүхэд ахуулахаар хэмжээний гомдол бичүүлэх л тийм зорилготой байсан юм шиг байгаа. За тэгээд энэ захиргааны эрх зүйн хувьд бол нэг иймэрхүү байсан. За иргэн дээр юу ирлээ? За иргэний хувьд болохоор сая марлагийн танилцуулсанчлан дав заалдах журмаар гомдол гаргаарай гэд ажил ирсэн. За үйл баримтын тухайд гэвэл ерөнхийдөө нэг талд нь иргэн нөгөө талд нь нэг компани байгаад байгаа. За тэгээд компани нь бол ийм түлш нийлүүлдэг компани. За нөгөө худалдаа авагч нь бол иргэн байлгүй. Худалдаа авагч нь иргэн. За худалдаа авагчийн байршлын тухайд гэвэл Сэлэнгэ аймагт байдаг нэг тийм уурхай байсан. За тэнгүүд одоо энэ хоёр ямар харилцаанд орж байгаа вэ гэхлээр за нөгөө компани нь болохоор иргэнд 40 тонн чөлөө түншийг нийлүүлж байгаа. За тэгээд түншнийхээ төлбөрийг болохоор нийлүүлсэн хоногоос хойшоо хэдэн цагийн дотор чөлөө ер нь явуулна гэд тохирчж байгаа. За тэгээд энэ түнш нийлүүлэхдээ болохоор талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгаа. За тэгээд тусдаа талууд дахиад зээлийн гэрээ байгуулж байгаа. Зээлийн гэрээ нь ямар нөхцөлтэй вэ гэхлээр хэрвээ тэр төлшийг одоо нөгөө тэр ажил гүйцэтгэх гэрээн заасан хугацаанд одоо нөгөө төлөөгүй болвол шууд зээлийн харилцаа болоо явчихж байгаа. Тэнгүүд тодорхой хугацаанаас эхлээд хэрвээ тухайн төлбөрийг төлөхгүй бол ингээ хүү тооцогдоод алдан тооцогдоод явчихж байгаа. Тэнгүүд явцын дунд бас нөгөө худалдаа авсан хүн маань бас төлбөрөө төлөхгүй гэрээнд нь нэмэлт өөрчлөлт оруулаад ерөнхийдөө зээлийн харилцаа ингээ үргэлжлэн яваад байгаа юм. Үлдэгдэл төлөөгүй төлбөр дээрээ л ерөөсөө хүү алдан бодогдоод зээлийн харилцаа яваад байгаа. За тэгээд нөгөө төлөхгүй байсан учраас шүүхэд хандж байгаа. За тэгээд анхаачны шүүхээр орсон чинь
талуудын орон байгуулагдсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнээд тэгэнгүүтээ нөгөө зээлийн гэрээ бол байгуулагдаагүй гэж үзээд тэгээд хариуцагчаас зөвхөн төлшний үндсэн төлбөрийг гаргуулдаг. Зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа учраас хүү алдангийн асуудал огт яригддгүй тий. Тэг нэг иймэрхүү кейс орж ирсэн. Тэгээд нөгөө гарч ирээд хүмүүс бас их айгүй өөр нэг 10 үзүүртэй л баг юм ярьд. Ер нь уул нэг л чийлсэн тий. Тэгэнгүүт ингээд яг угаасаа хуульч дээр ч гэсэн ажиглагчлээсэн л та хүмүүс гарч ирээд ингээд айгүй олон үндэслэл ярьдаг. За тэгэнгүүт энэ кейс дээр бол жишээлбэл ингээд зээлээр худалдаа авах гэрээ байна. За зарим нь болохоор зээлийн гэрээ байна гэл тий. Тэнгүүд яалтчгүй ингээд нэг хоёр гэрээний харилцаа үүссэн. Тэгээд энийг хэрхэн яаж одоо тодорхойлоод тэгээд давзаалдах журмаар гомдол гаргах вэ гэдэг ийм нэг ажил орж ирсэн. Тийм. Гэтэ яг надаас нөгөө сонирхолтой санагдсан юм жишээлбэл одоо хуульчийн хэрвээ шалгалтанд ийм кейс орж ирсэн бол бид нэр дээдлийн одоо яг дээдлийн тэг саний гэрээний харилцааг тодорхойлол ер нь энэ хэмжлэгчийн шаардах хэрэгтэй мүү ирэхгүй мүү гэж ер нь явж штэ тий. Тэнгүүд яхаарахгүй өмгөөлшийн шалгалт нэр ийм кейс орж ирээд дангашны шүүх хэрэгсгүй болчлоо. Гэтэ та хэмжлэгчийн өмчөөр давах гомд харангуут яг харахгүй үйлчлэгчтэй дэмжээд явахаас өөр аргагүй болчих жоохгүй тий. Тэгвэл яг хэмжлэгийн шаардлагыг нэмэгдүүлж бууруулж болно гэж процессорлууд дээр тодорхой заалтууд бол байгаа. А гэхдээ энэ тохиолдолд яг тухайсан тийм нөхцөл одоо шалгалтын нөхцөл өгдөггүй болохоор надад одоо бууруулах хэрэг байгаа ч юм уу байхгүй ч юм уу тийм болохоор тэгэл яхаарахгүй ямар яг зүг чигийг баримтлаад ямар үндэслэл тодорхойлохноос агуу сонирхолтой юм кейс орсон байсан. Саяны одоо анхан шатны шүүхийн шийдэл нь бол ер нь таны хувьд бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэж өөрөө төсөөлөх хэрэгтэй. Тэгмүүд анхан шатны шүүх одоо нэхэмжлэгийн шаардлагыг хэсэгчлэн хангачиж байгаа тий. Тэгэхээр нөгөө нэхэмжлэгч маань одоо бүрэн хангуулах хүсэл зоригтой байгаа гэж таамаглаад ер нь бүрэн хангуулахад чиглэсэн хууль зүйн үндэслэл тавих болоо да гэж таамаглаад байгаа. А тэгээд яг энэ дээр нөгөө нэг талуудын одоо хооронд үүссэн харилцаагаа оновчтой тодорхойлж ийж бас нөгөө шаардах хэрэгээ бас гаргаж ирэх. Тийм хүчин төгөлдөр ч юм уу тий тэрийг хөтөлж ээж гаргаж ирнэ л тий. Эрүүгийн хэрэгцүү бол ийм байсан байгаа. За марлагийн хувьд иргэний хэрэгцүү юм байсан шүү. За марлагийн хувьд эрүүгийн хэрэгцүү дээр ямар байсныг за эрүү бол надад ер нь хитрхи товч юм шиг бол санагцсан. Ер нь яг үндэ нэг хоёр өгүүлбэр л ирсэн шүү дээ тий. Тэн дээр болохоор яг 18 онд болсон л кейс юм байлээ л дээ. Яасан гэсэн чинь нэг тийм нэг ер нь бол мяатлаа юм л да тий. Эмгээ өгцөн эм тэгтээ яг угаасаа Airlines те гэдэг компани зорчигч тээврийн ажилт юм билүү. Тий нөгөө одоо үйлчлэгч юм шиг байна тий. Нөгөө онгоцны үйлчлэгч үү? Тий. Attendance нь тийм байсан. Гэтэ бодлого төгснөх тийм зорчигч тээврийн үйлчлэгч билүү. Тийм хүн нэртэйсэн те. За ямар ч яг одоо агаарын тээврийн компани үйлчлэгч эмэгтэй яг нэг зорчигчийг тэр нь 70 нас орчимтой гэж өгсөн байлуу. Тий нэлээд настай л хүн байх юм те тэрэгэнцэртэй тий. Өгөгдөөд тэгээ тэр хүнийг яг нөгөө нэг онгоцны буудлаас юу онгоц руу талгасныг хоолоо байдаг та тий тэргээр тээвэрлж явахдаа тэргэнцрээс нь унгасны улмаас тэр хүнд хүндөвтөр гэрэл дэмтэл учирсан байна. За тэг үүн дээр нь прокурор эрүүгийн тусгай ингээ 11-ийн 5 дугаар зүйлийн 11-ийн 5 мөн тий 11-ийн 5 дугаар зүйлийн нэгт заасан буюу нөгөө хүний эрүүл мэндэд хүндөвтөр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэдэг одоо ийм зүйлээр ялалчихсан. За тэнгууд энэ өмөлшин дүнэл бичнэ үү гэдэг л юм ер нь орж ирсэн. Айгуу тавч орж ирсэн тий. Гэтэ энэ дээр юу баг тэр 70 нас мастай байгаагүй хаа. Би сүүл зүгээр кейс нь хараалт хийж ойлгосон юм шиг санагдаж байна. Зүгээр нөгөө нэг үйлчлэгч эмэгтэй ямар юмны хоолоогоор ингээд зорчигчийг тээвэрлж тэрэгэнттэй түрж явж агаад тэгээд унгаасны улмаас гэд бүр угаас нь унгаацсан гэж бичээд байгаа юм шиг. Унгаасны улмаас тэг хүндөвтөр гэмтэл учирчээ. Тэг үүн дээр нь ялах дүнэлт ингэж үлдсэн байна л гэсэн юм шин. Надад бол ерөн жоох уулын дэлгэрүүлмээр л. Тэр бас айгуу тавьчихсан. Тэгээд энэ дээр болохоор нөгөө одоо нодлонгийн хуульчдын сонгоны иргэний хэрэгцүүдээр зааж исэн байхгүй юу? Нөгөө нэг тэр ямар ч гэсэн иргэний хэрэгцүүдээр юуг заасан бэ гэхэлэр энэ маргаан чи одоо үргэлжлээд яг ирүүн одоо ингэж явж байгаа хэрэгсгүй болсон юм шиг байгаа шүүхтэр. Тэнгүүдээ иргэн дээр яаж үргэлжилсэн бэ гэхэлэр нөгөө хохирлж учирсан хүн маань одоо эмчилгээний зардал мардалаа учирсан зардлуудаа ерөнхийдөө мятаас ч үлэн нэхэмжилсэн. Нэг тийм маргаан яваад тэр нь бараг дээд шүүхтэр шийдэгдсэн байлоо. Тэгээд би нэг тэрийг хальт өмнө уншижсэн нөгөө манай жудиологийн хэргийн мэдээлэл утас дээр тэр нь орж исэн бас. Тэгээд тэр нь гэхдээ илүү нэг хөдөлмөрийн хэрэгцүү маргаан талдаа болсон байсан баха. Тэгэл ерөнхийдөө нэг иймэрхүү маргаа орж ирсэн тий. Тийм. Ер нь бол яг та хэд хүлээлтээс бодлогын хүсэл хамаагүй товч тий. Хуульчийнхтай харьцуулахад хамаагүй товч ер нь. Тэгэл нэг тийм гомдол бичгэл орж ирнэ. Тэгээд яг ийм товч байгаагийн эрсдэл нь гэвэл нөгөө зарим буруу нөхцөл ойлгогдоод явж байгаа тий. Буруу ойлгох боломжтой бас ер нь бол. Яг одоо яг миний санджаагаар одоо тэр захиргаан дээр шууд улсын дэжгүүд хяналтын журмаар гомдол гаргах гэх тэнгүүд би бол хувьдаа ингээд за юмнууд нэлээд зэгцэрсэн байна гэж бодоод байгаа байхгүй тэгээд яг дэжг рүү бол хууль хэрэгдээний асуудлаар гаргана тэнгүүд нэлээд зэгцэрсэн байгаа гэж бодоод ингээд шууд
арай бэлтгэлтэй хийсэн гэх юм уу. Тэнгүү зарим хүмүүс баг анханасаа ингээл захиргааны акт хүчин төгөл рүү гээл шалгаад хэлсэн ч юм уу те. Тэнгүүтээ шууд актын түвшинд унгаацсан ч юм уу те. Тэгэхээр нөгөө яг тийм тохиолдлууд бас байсан л да. Гарч ирээд хүмүүс хэлж байгаа юм чинь илт хоёр бас захиргааны акт юм чинь одоо анхаачны шүүг рүү буцааны зэтэй ч юм уу те. Ингээд тэгэхээр нөгөө яг аль шатанд ямар гомдол гаргаж ийн гэдгээ бас жоохон мэдрэх хэрэгтэй юм шиг байна тий. Тийм дээ угаасаа нэг өмүүлшин шалгалтын дээр таад манай өмнөх подкастыг сонсох юм бол яг нэг өөр шатны шүүхүүдүүд ингээд гомдол байна уу хариу талбар байна уу битгий мэрж байгаа. Тийм болохоор нөгөө нэгэнт дээд шүүх мөхтөр очиж байгаа юм жаахаа захиргааны акт гээд биш болж унах тохиолдол яг амар цөөхөн шүү дээ. Яг байдаг л да. Амар цөөхөн баггүй тий. Одоо яг захиргааны байгууламж хэлбэл үнэхээр хариу төгч биш байдаг ч юм уу тий. Түүний бол бас ундаг ч юм уу. Тэгээд анхнаас нь хэмжлэг хэрэгсгүй болгодог сол захиргааны шүүх хүлээж авахгүй байсан юм байна гэж явчихдаг ч юм уу. Тимкэс байдаг гэхдээ амар цөөхөн. Тэгээд жишээлбэл газрын тухай маргаантай юм хүү түгээмэл кейсүүдэд бол тухайлаг тийм юм болохгүй гэж магадгүй тий. Тэгээд яг хуу Миндаа анзаарснаар яг та одоо сонирхолтой мэдээ дуулахад бид хэд эрүү захиргаа иргэний тий иргэнийхийг олсон бүх энэ гурвын шүүхийн шийдвэрийг бол яг олсон. Эрүү захиргаа хоёр нь болохоор дээд шүүх хүртэл явсан. Дээд шүүхийн шийдвэртэй. Захиргааных нь бол нэлээд саяхан байх шиг харагдсан. Эрүүх нь болохоор 19 оны хавцаа байх шиг бол санагдсан. Иргэнийх бол заал ташны шүүх хүртэл явсан. Дээд шүүх нь бол олоогүй. Ийм шийдвэрсэн. Тийм 3 кейс бол яг бид 3 олсон. Тэгээд эндээ нэг ярих шаардлагагүйгээр те хэд дугаар болчих واخ. Тийм болохоор зүгээр энэ 3 кейсийг нөгөө шүүгэн шийдвэр ярьдаг зүгээр энгийн дугааруудаараа энэ жил өмүүлжлийн шалгалтын дугаарууд шүү гэж дагаад оруулчих гэж бол ботсон. Тэгээд та тэр яг нөгөө шийдлэн сонирхож байвал эргээд гарах дугааруудаа мань хүлээж байгаа сонсоорой тий. Өнөөдрийн дугаар маань ямар ч нөгөө 2025 оны өмүүлжлийн шалгалтанд юу юу ирсэн бэ тий. Ямар шүү болж өнгөрөв гэдэг зүгээр сонь сайхан хуваалцах зорилготой учраас ямар тач 3 кейс бол дэлгэрүүлж ярихгүй юу ингэсгээ дуусгах уу. Тэгээ да. Тэгтээ яг нөгөө нэг юм хэлэхэд одоо тэр сургалтын дээр ч бас хэлжсэн. Яг энэ салбар эрх зүйн хувьд болохоор яг шүүхээс юу гэсээд байгаагаа айгу тодорхой бичиж одоо гомдлын шаардлага гэдэг чинь те анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингү болгуулъя ч юм уу те давзаалт шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад одоо тэмцлийн шаардлагыг бүхэлд нь хангуулъя ч юм уу яг энэ шүүгээс гарах шийдвэрийн төрөлч өөрөө процесс хуулийн дээр тодорхой байд юм лээ. Тэгэхээр яг нөгөө тэрийг хамгийн сүүлд нь магадгүй хамгийн ихэнд нь тэгээ сүүлд нь бас энийг яг ингээд тодорхой бас бичээд ер нь нөгөө хүрэж байгаа үр дүнгээ ингэж тодорхойлох хэрэгтэй байд юм лээ. Тэгэхээр одоо эрүүгийн эрх зүйн дээр жишээлбэл одоо эрүүгийн үйл заасан одоо гэмт хэргийн шинж үү гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоё ч юм уу яг тиймэрхүү нэг дүгэлдүүдээр ерөөхдөө энэ юунуудаа төгсөх ёстой гэдэг зөв хэмжээг бол хэлж ийсэн. За одоо тэгээд ер нь ингээд дөрвөн шалгалт өгчөж байгаа шүү дээ тий. Марлаад ер хэр урт их санагдсан бэ? Одоо шалгалтууд ингээд бүхэл бүтэн 6 шалгалт ингээд бүгд баг 2 цагийн урттай тий. Надад яг зүгээр яг нэг оролцогчтой хувьд жоохон ядаргаатай байсан юм. Яг надад хідэн шалгалт өгсөн хамаагүй заяа 6 байна уу 5 байна уу 7 байна уу 8 байна уу гэдэг нь бол надад бол гайгүй. Гэтэ зүгээр ингээд шалгалт хоорондын зайд 2 цаг байгаа нь яг үнэ амар хэцүү байсан. Жишээлбэл бид урт байсан яг завсарлагын цагт бид яг түүндээ тэр хавьд амар тийм тухтай газар байгаа бол биш байгаа байхгүй юу? Ер нь бол пистинд байгаа штэ хэдүүлээ. Пистиндээ өгч байгаа штэ тий. Тэнгүү та яг угаасаа хөлний шалт өгж байгаа ш тэр анзаарсан бол пистиний эргэн тойронд сайнда сиүүл юм уу тий тиймэрхүүл газрууд байгаа. Тэнгүүд жишээлбэл миний очиж өгсөн газрын сансрын тэндээс нэг бисээс байхгүй юу? Тэгээд ер нь доороо нэг жижигхэн кофе шоптой байсан тулдаа би бараг шалгалтаасаа 20-30 минутын өмнө уралдаж гарч кофе шопт суудлах зорилготой заяа. Тэгэхгүй бол эргээд дараагийн 2 цаг маань ямар тухгүй байгаад эргээд ямар очих тэр газар ойрхон байхгүй. Тэгээд угаасаа бүгд л гэрээсээ ер нь бол амар тийм ойрхон байсан юм бол түгэл ахалтай эргээл гэрээсээ хар үүрээр ирээл явж байгаа шүү дээ. Тэрний оронд ер нь зүгээр голын завсарлагаа нарай богинохон эсвэл голтогийн 30 минут 0 орохоор завсарлангуудаа 2 юу нүргэлж илчдэг ч юм уу. Надад тийм байвал ер нь хинч тэрийг нэг гомдлохгүй комплейн хийхгүй өгчгөл юм шиг санагдсан. Тэгээд аль болох товч үр дүнтэй хурдан өгөөд дуусчихвал надад айгу амар санагдсан. Тэгэхгүй бол өглөө тэнцэн 8-аас эхлэн 7 гэхэд ирж бүртгүүлээрээ гингүүтээ хар өглөө ер нь өөрөөр 6 гэд гараад уцаар агаад орой буцаад яг 6-аас тусал гэрте очиж л 8-9 олоод тэгэл өглөө буцаал ингээл гарангууд 2 өдөр бол ер нь жоохон ачаалтай санагдсан. Тэгээ надад бол завсарлагын цагт жоохон багасах боломжтой санагдсан. Тэгснэ нэг өдөр эхний өдрөө 4 одоо кейсээ шахангуудаа 2 дахь өдрөө үдээс одоо өмнө 2 хүртэл эсээ тест өгдөг ч юм уу. Битгүй айгу тийм шахуу шахар санагдсан. Бид чинь төгсөхдөө 4 цаг болоо 6 цаг ч болоо тасралтгүй бичгийн шалгалт өгчсэн мэт тий. Тэр мэрийг бодоход ер нь хүн бол өчгөөр л юм шиг санагдсан. Тэгээ надад хитэх завсарлаа тав үнд амар тухгүй байсан. Нэг тийм гоё газар амар тухтай газар ороо суучих газар байгаа юм шиг их завсарлаад байгаа байхгүй юу.
Тэгтээс жоохон өөр эд юм байна гэхгүй. Надад болохоор тэр нь бол баг хамар байсан. Яг нөгөө одоо ингээ ажил гээ бодохоор ажил дээр чинь бол ингээл бүтэн ингээл 8 цаг тасралтгүй ингээл нүдүүлж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ дунд нь 2 цаг тасрал нэгдэж надад бол амар гоё. Тийм нөгөө привилеж байгаа байхгүй юу? Тийм үү би бол баг 2-2-оор нь гэлц дараалж өгөөл тээ. Тэгэл гэртээ хариул амар ер нь бол надад амар санагцсан. Тэгээд болохоор ингээд гэсэн. Ойгоо тэр яг хоёр өөр газар таарсан тий. Тэнгүүд жишээлбэл чиний өгч байгаа писэний эргэн тойрон тэгээд юу нороо суучих газар юу бэйсэн юм уу? Яг нэг гайгүй газар байсан. Айгу хүн бахтай, чимээ бахтай нэг тийм газар байсан. Тэрэн лугаа орж байгаа. Би болохоор ингээд гэсэн юм аа. Яг гараал нэг хугацаа алдахгүй гараал тэр газар руугаа очиод нэг жоохон тархи амраагаад тэнгуүтээ ер нь нэлээ эрт буцаж орж ирээд угаасаа одоо процесс хуулиудаа сайн уншаагүй байсан хгүй юу. Тэгээ орж ирээл адаглал нөгөө шүүхийн гаргаж болох шийдвэрийн төрлөө уншаа суугаад тэгээд баг ингээд нөгөө бэлтгэл байх хүнд тэр нь жоохон надад амар исэн. Тэгээ баг процесс хуулиудаа орж ирээ шалгалтандаа бэлдээсэн. Төг. Тий. За манай дараагийн салбар ирэх зүй маань болохоор одоо 5 дахь шалгалт маань 9 байсан тий. 9-ний хувьд марлаад одоо ямар санагдсан бэ? Нэрээ сонирхолтой тий энэ жил болохоор химэл оюун ухаан ба хууль зүйн тусалцаа гэдэг сэдв ирсэн. Ер нь бол яг өнгөрсөн жил мэлийн сэдвийг таад сонсвол мегагийн дууртаргаа хэлдэг байсан тий. Тэр нөгөө юу лээ юу гэсэн баха шүүх байгууллага тухай хууль ба шүүгчийн хараа тус байдал л тий. Тэгээд яг ер нь сэдвийн анзаархад ерөнхийдөө юм ерөнхий сэдв ирдэг юм шиг санагдсан. Тэгээл нөгөө энэ сэдв дээр амар олон үнцэг угаасаа байж болно. Тэгээд яг миний сажестик нь аль нэг өнцгөө сонгож аваад тэн дээрээ ингээд санал дүгнэлт боловсруулад бичүүл хамаагүй ер нь боломж юм санагт ер нь өөр эсэн дээрээ. Эсвэл тэгээл ер нь яг хувь нийл тэгээл яг чадварын л эсвэл нөгөө хувь нь үзэл бодлын л асуудал болохоор иймэрхүү сэдв ирсэн шүү л гэж хэлээ даа. Нөгөө нодлонгийн одоо юуг сонсоход нодлонгийн өгсөн хүмүүсээс сонсоход тэр эсэн дээр тэр шүүх байгууллага тухай хууль ба шүүгчийн хараа тус байдал гэдэг нь манай улсад гарч ирсэн 2013 оны нэг кейс байдаг гэсэн. Тэнгүүд нөгөө шүүх байгууллага тухай хуулийг батлаад тэгээд шинэ шүүх батлагдж байгаатай холбоо байгуулагдаж байгаатай холбоотой шүүгч нарыг одоо байгаа шүүгээс одоо нөгөө чөлөөлөл тэгээд шинэ шүүгч томилдог 10 үеийн шүүгч нөгөө 13 шүүгч чөлөө тэнгүүд ингээд томилогдоогүй тэнгүүд ингээд шүүх байгууллага тухай хуулийн явцад ийм том хийдэл гараад шүүгч нарын одоо харилцаж байлсан нөлөөлдөг ч юм уу тий. Тэгэхээр тэр кейсийг мэдгүй хүн бол одоо нодлоо ингээд бас айгүй хэцүү байгаа байхгүй. Тэгвэл энэ жил бол бүр тэрийг бол хамаагүй задгаа гэх юм уу тий. Тийм. Тэг яг хуу ер нь цаг үетэйг уйлдуулчил одоо ямар нэг хэсэг өгдөг байх л гэж бодсон. Жилөө сүүл нөгөө энэ жил сая 12 сарын ихээр нөгөө хуульчд их чуулган их хурал шүү за sorry их хурал 6 дугаар их хуралж илүү гэж болсон шүү дээ тий. Тэн дээр жилвэл амир ингээд өргөн үрээнд яригдаал тэгснэ нөгөө нэг Монголын хуульчд холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийн ингээд амир мөрөөлс бүртээ оруулж ирж яриад байгаа нь химэл оюун ухааныг яах вэ ч юм уу те химэл оюун ухааныг хуульчд бол би яаж эхэлж болох вэ ч юм уу мэдгүй тиймэрхүү юм агуу ингээл хөндөгдөж гарч ирээд заахгүй өмнө нь бол нэг тэгж яригдгөөсөн шүү дээ те тэнгуут угаасаа л нөгөө аль салбарын одоо яригдаг асуудал болцсон болохоор нэг тийм нийтлэг сэдв тухайн жилдээ байдаг нийтлэг сэдв бас чиг хандлагатай байж магадгүй гэж бодсон яг го бид хэд нөгөө та хэдтэй бас ингээд одоо подкаст тагаа явцад хэлдэг юм нь юу вэ гэхээр яг энэ хуульчийн шалгалтч тэр өмгөөлөгчийн шалгалтч тэр бас тухайн жилийнхээ тухайн цаг үеийнхээ хууль асуудал дээр ойр байвал бас тодорхой ингээд салбар эрх зүйнүүд дээр хөндөгдөд идэм билээ шүү тий. Тэнгүүд жишээлбэл миний анзаарснаар сүүл дээр захиргааны кейс лав энэ жил шийдэгцэн. Дээж бүхтэр энэ жил шийдэгцэн тий кейсмэс байсан. Тэнгүүд дуулан жишээлбэл тухайн одоо кейсүүдтэй ойрхон ч юм уу те ер нь хальт судлаа явдаг болвол айгүй хэрэгтэй тухайлан одоо амирх бэлтгэл шаардаад байхгүй те ингээл цагийн хугацаа явцаад байх боломжтой юм шиг бас санагдсан. За тэнгүүд тестэн дээр тесттэй амирэсөө гэхгүй. Яа. Тест нь ойгүй нөгөө ямар бүтцтэй талаар мэдээлэл өгүүлж. За яг хөө тест нь бол агуулгын хувьд гэвэл нөгөө өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрм, за тэгээд хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас мэрсэр орж ирдэг байж магадгүй. Гэхдээ ер нь дийлэх тохиолдолд өмгөөлөгчийн ёс зүйн дүрм дээрээ суурилсан тестүүд байдаг. За тэгээд тест нь болохоор олон хариулттай. Олон гэдэг нь болохоор 2 хүртэл хариулттай байж болно. Гэхдээ танд ирж байгаа асуулт нь болохоор 1 хариулттай 2 хариулттай юу гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр та өөрөө л одоо өөрөө бэлтгэгдсэн байгаад яг одоо зөв 2 хариултаа юм уу зөв 1 хариултаа сонгох хэрэгтэй гэсэн үг. За тэнгууд онооны бүтцэн бас жоохон өөр ах шиг байсан. Жишээлбэл одоо 2 хариулттай тестнээс та зөвхөн 1 хариулт сонгоод тэр нь зөв байвал одоо 0.5 оноо ч юм уу те. Тэр нөгөө 40 тест чинь 20 оноо шүү дээ. Тэнгүүд яг нэг асуулт 0.5 оноо. Тэнгүүд одоо жишээлбэл тэр тест чинь 2 хариулттай хам бол хариулт зөв хариулт бүр 0.25 оноо. Гэтээ юу юм шиг байгаа миний ойлгосноор яг хөө ингээд нөгөө олон хариулттай юу нэг хариулттай юу гэдэг нь угаасаа тестэн дээр илэрхий хэлэхгүй. Гэтээ одоо 2 хариулттайгаа бүрэн бүгэлэх юм бол тэр одоо зөв бүгэлэх юм байна шүү дээ. Гэтээ
0.5 оноо буюу тестийнхаа бүрэн хариулт бүтэн оноог л авчиж байгаа. А гэхдээ тэр 200 хариултаас нэгийн зөв бүглэх юм бол 0.25 оноогоо аван заяа. Нэгийн зөв бүглэх юм бол харин 100 хариултаа байсан тестэн дээр та 2 тест бүгэлчих юм бол тэн дээр 0 оноо авна. Зөв. гэж би ойлгосон. Окей, бас жоохон буруу ойлгосон юм байна гэдэг. Тэгээ сургалтын дээр энэ талаар юу яриаггүй юу? Гүү, ер нь сургалтын дээр яг нөгөө тест хичээлийг орсон хүн нь бол яг зүгээр тест боловсруулж байгаа хүмүүст өөрөө ямар чиглэмж өгсөн бэ л гэдгийг хэлсэн. Тэрнээс яг ингээд тийм бүр дэлгэрэнгүй юм хэлээгүй хүмүүс тесттэй холбоотой гомдлуудаас хэлж илээ. Тийм. Ер нь л яг надад бас тестэн дээр жоохон сонь санагт юмнууд байсан, шүмжлэлтэй юмнууд байсан. Яг нэгт яг олон хариултаа байна уу, нэг хариултаа байна уу гэдэг надад нэг бодол нэг уул нач холбогдолтой бол биш л санагдсан. Тэгээд тимч байж болно штэ тий. Гэхдээ жишээлбэл тестэн дээр өмгөөлөгчийн ёс зүйнгингүүтээ өмгөөллийн тухайлаас ерөн зүгээр одоо өмгөөлөгчдийн холбооны тэгснээ нэг өмгөөлөгчдийн хурал мурлын чигүүрхтэй холбоотой амар их асуулт жишээлбэл над дээр таарсан байхгүй юу тий. Тэгээд яг хуу өмгөөлөгчийн уулын жишээлбэл хуульчийн шалгалтын дээр хуульчийн ёс зүйтэй холбоотой асуултууд амар их кейс орж ирэл кейсүүдээр бид нар сонгодог гэсэн юм шиг санагдаад байгаа хгүй. Тэнгүүд өмгөөлөгчдийн дээр болохоор ингээл хуулийн зүйл заалт үгэн дээр амар жоохон тийм тоглосон ингээл бараг тангараг орж ирснээ үгийн зүрхтэй ганц хоёр үгийн зүрхтэй айлын зүг бэчилүү те тиймэрхүү байдлаар орж ирж байгаа нь яг үндэ очиж хит зүг юм бол доо гэж бодогцсон те яг та нартай юу байж болох уу тангарыг хүн тэнд одоо чэйжэр мэдгэн тийм ач холбогдолтой юу ч юм уу те мэдгүй тэгээд яг сайн нэг оюукэлжийн өмгөөлийн тухай хуульчийн ёс зүйн байдлын тухай за тэгээд өмгөөлөгчийн ёс зүйн дүрэн байна түүнээс гадна нөгөө өмгөөллийн мэрэгжлийн хорооны ёс зүйн биш өмгөөллийн мэрэгжлийн хорооны маргаан таслах үйл ажиллагааны журамчлуу те маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны журамчлуу нэг тийм журам байгаа заяа. Тэгснэ дахиад энэ хороо нь ямар хороо вэ гэдэг юм бол нөгөө өмгөөлөгчийн ёс зүйн маргааныг шийддэг юм мэрэгжлийн хороо байгаа. Тэгээд нөгөө өмгөөлөгчдийн хурлаасаар сонгодог юм хороо байгаа. Тэгээд энэ хорооныхын жишээлбэл бүтэц нь бас ингээ орж ирэн заяа тестэн дээрээ. За тэнгүүт энэ хорооны одоо тэр маргаанчлах үйл ажиллагаатай холбоотой журам байгаа тэрэндээс орж ирдээсэн мөн энэ хорооны ажиллах журам байгаа байхгүй. Тэгээ эндээсээс орж ирдээсэн юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь эдгээр журмуудыг хуулиудаа ер нь хараад гэтэмтгүй нэг тийм өвчлэн чийжлэхийг хийж дүү юм бол тоо тестэн дээр л ер нь жоохон хийж орж ирж байгаа нь бас эргээд дараа нь санал өгөх ёстой юм шиг бол надад санагдсан. Тест бол яг тэр чигээр нь чийжлэхгүй болохгүй юм билээ те. Яг нөгөө бол жоохон харин тийм агуулгаар нь чийжлэн гэхэр чи яг нөгөө өвдөр тест ч орж ирээд хаар агуулгаар нь чийжлсэн ч гэсэн зарим юм дээр бол нэмэргүй билээ. Жоохон тийм үгэн дээр тоглолцсон л дийлэнхэнтэй нэг тийм үгийн л тоглолт хийсэн. Тэгээд зөрүүтэй юмнууд те. Тийм тэр нь жоохон сайн санагдаж байна. Тэр нь яг нэг бөхөр бол тонгорох юм байна. За ерөөхдөө нэг ийм 6 салбар ирэх зүгээрээ тавсан. Тэр надад бол амар их санагдсан. Би одоо ингээл тийм нэг 4 салбар ирэх зүгөө бас ингээл шардаж ээж өгч байгаа байхгүй юу? Тэнгүүд тэгэл степ бичээл тэгээ тэр хоёр нь бүр 40 оноотой. Тэгэхээр бүр ингээ болоогүй санагдаад байгаа юм чи. Эсэн нэрээ 800-аас 1000 хүртэл өгтэй байх. 1200 хүртэл те. 1200 хүртэл лөө те. Тиймэрхүү байхаар бол байсан шүү. Тийм тэнгүүд онооны юу нь болохоор задаргаа нь болохоор одоо тест чинь 20 оноо, эсэ нь 20 оноо. Тэгээ нөгөө салбар ирэх зүүн 15 12 гэж танилцуулсан. Тэнгүүд ингээд тесттэй ингээ хайчиг гэхээр бас бүхэлдээ 20 оноо байгаа. Тэгэхээр ингээд нөгөө чамлж болохгүй юм бэлээ л дээ. Яг хуу тестийн дараа болоо шууд нөгөө зүг хариулт нь гараад ирдэг юм бэлээ. Тэгэхээр олон хүмүүс байл шүү юм дотроо. Тиймс зүг хариулт нь. Тий нэг за үндсэндээ шалгалт маань нэг юм хөө процесстэй явагдсан байгаа. Тэгээд чамд одоо шалгалттай холбоотой юм зөвлөхөр зүйлүүд байсан. Одоо ингээд дараа жил ингээд орох жоо хүмүүс ингээд шууд паниктахгүйгээр одоо сонсчвал бас нэг нэмэртэй юм шиг те. Би яг нөгөө өмгөөлөгчтэй холбооноос сургалт зохион байгуулсан шүү дээ. Тэгээд тэр сургалт нь яг нөгөө хуульчдын хуралтай таарад би нөгөө амхандаа хуульчдын хуралд нь сонгогдоод төлөөлөх чигээ тав бүхнийг төлөөлөөд оролцсон байхгүй. Тэгээд тэр өдөр таарад би суугаагүй. Гэхдээ ер нь тэн дээр ингээд ерөнхий мэдээлэлүүд болох юм байна гэж ойлгосон. Тэгээд яг хуу тэр сургалтандаа нэг суучуулаас арай хүм байж бас яг магадгүй. Гэхдээ яг хэр ач холбогдолтой нөгөө сайн мэдгүй байна. Гэхдээ яг нөгөө өмгөөлөгчийн туслахаар ч юм эсвэл яг нөгөө аль нэг хуулийн бэрэмд ажиллаа тэргийн шийдвэрийн ажиллагаатай үнэхээр ойр явж байгаа биш үл уул нь яг өмгөөлөгчнөр ирээд сургалт орж байгаа болохоор нөгөө процессын шинжтэй юмнуудад илүү ойлгомжтой юм зааж бол магадгүй юм шиг бас санагдсан. Тэгэл ер нь мэдгүй нөгөө ирж байгаа асуулт даалгавруудын тоглоомч нөгөө хуульчийн шалгалтаар туслахад арай чийл юуг барих нь ойлгомжтой болохоор ер нь надад тэр нь бол яг гайгүй дагуу санагцсан. Тэгээд дисендер угаасаа юу ихийг мэдэхгүй болохоор тэр бол тэгээд тааллаараа тэр үедээ болтго юм шиг санагцсан. Тестэн дээр харин тэгээд жоохон
тэр нөгөө ястан дөрөв мөрөө баг үхчихэл чэйжилмээр юм байлээ дээ тий. Тэгэхгүй бол юм бэл. Тэгээд миний анзаарснаар одоо яг хуульч дээр ч бас тэгсэн л дээ ингээд гарч ирээд салбар эрх зүйнээс гарч ирээд хүмүүс ер нь бол тэгээд 10-20 шийдэл хийж өгдөг. Тэгээд тэн дээр нэг паниктаад авах хэрэггүй юм шиг санагдсан. Одоо ингээд нэгэнд чи яг зөвч бай бурууч гэдэг нэгэнд ингээд шалгалтаа өгөө гараад ирж байгаа. Тэгээд тэр шийдлийг одоо буцаж ороод өөрчилж чадахгүй. Тэнгүүд одоо нэгэнд гаргасан шийдэл дээр ингээд бусад хүмүүсийн хэлснийг сонсоод ингээд хямраад ч юм уу те ингээд сэтгэл зүйн хувьд өөрийгөө бас доктортой байлгахаа бодоод дараагийн шалгалтууд дээр илүү хичээж юм уу тийм сэтгэл зүйтэй орвол дээр юм шиг үлээ. Тэгвэл ингээл хүмүүс гарч ирээд зөв буруу мэддэхгүй амар олон шийдэл ярьдаг. Тэнгүүд ингээл тийм тэгэл өөртөө л бодлоо шүү дээ тий. Тэнгүүд ингээд нөгөө би яана буруу яг би буруу отчихжээ ч юм уу те. Тэгэж одоо нэгэн төгсөө шалгалтын дээр бол тэгэж сэтгэл санаагаа бас өмөрүүлээд хэрэггүй юм шиг л санагдсан. За тэгээд бид хоёрын энэ жил өгсөн өмгөөлөгчийн шалгалтаар нэг иймэрхүү сонь сайхан дөө. Сонноос битээр яг нөгөө нэг хуульчийн шалгалтын нэг дугаарыг бид гурав нэг гигүүлж хийсэндээ бичлэгтэй бараг те ганц эхний бичлэгтэй дугаар тэгээд тэр дугаарыг яг биччихээс өрөөндөө хийсэн чинь бас сонирн байна. Тийм тэгээд цаг хугацаа хурдан юм аа. Нодлоо хуульчийн дугаараа бичиж сууж исэн чинь одоо энэ жил ингээд айгүй урд нэг жил өнгөрцөн байна. За тэгээд бид гураар иймэрхүү сонтой бид хоёр энэ жил өмгөөлөгчийн шалгалтаа өглөө тэгээд мөлийн шалгалтыг иймэрхүү байдгийн байна л гэж байгаа юм. Тэгээ та бэлтгэр төлөвлөжээвэл яг уу нөгөө хуульчийн шалгалт чи эртнээс бэлдээрээ ихэн цаашаа угаасаа бэлэн тест байгаа ш тэ. Эртнээс яг юм харуулахгүй. Ер нь хуучин салбартаагаа ойр байгаа түүгийн шийдвэр мэдэр унших маягаар тий. Ер нь нэг тиймэрхүү юмнууд л бэлтгэл болохоос биш яг тоочны яг ингээд бэлтгэл яг ингээд над чи ороод ирнэ гэж хэлэх тийм баримжаа бол байхгүй тий. Тестээс бусад зүйл дээр бол ер нь баримжаа айгүй байхгүй. Тийм. За тэгээд энэ хүртэл анхаарал хандуулж сонсонд баярлалаа. Бид өөр жоохон уурсан бол гүйлгээд сонсоорой. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.